Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол орны бэлчээрийн үндэсний 7 дугаар форум энэ удаад шинэ хоршоо, ногоон санхүүжил, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн экосистемийн хүлэмжийн эргэлтийг тогтворжуулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Ганцуудын давтамж ихсч мал аж ахуйн салбар шууд нөлөөлж байгаа, малчтын амжиргаанд хүн дээр тусч байгаа, за малын тоо толгой чанарт сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлууд нийт үйлдвэрлэлийн үр ашгийг бас бууруулж байна. За бүр цаашлах юм бол байгалийн гамшигын давтамж улам нэмэгдэж энэ хөдөө аж ахуйн салбарыг улам хүнд нөхцөлд оруулахаас гадна 2030 он ихэд бол энэ байгалийн хүчин зүйлүүд, байгалийн гаралтай уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшиг ослууд 40% нэмэгдэнэ гэж нэгдсэн үндэсний байгууллагын за дэлхийн энэ салбарын мэрэгчлэнүүд тодорхойлж байгаа. Аливаа зүйлийг даван туулж сүрэн төсвөрлөх чадвараа дээшлүүлэх замаар амьдрал амжиргааг алдахгүйгээр аливаа гамшигт болон хөндлөнгийн эрсдлийг даван туулах нь манай улсын нэн тэргүүний зорилт болж хуурч байгаа. Дэлхийн нийтийн өмнө гэсэн тулгымдсан асуудлууд энэ байгаа учраас бид өөрсдөө шалтгаалах бүхэл ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За тийм учраас Монгол улсын засгийн газар бүрчилсэн хөгжлийн бодлогыг эх 4 жилийнхээ үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож байгаа. Төс хөрөнгө оруулалтаа жигсэн энэ чиглэлээр бид бас төлөвлөж бүрчилсэн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Засгийн хурлын дарга тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын дарга амар өсгөлийн санаачлагаар шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Та бүхэн маань хамгийн сайн мэдж байгаа, хамгийн идэвхтэй оролцогчд маань бас үр дүнгийн үзэх түүнээс гарах үр өгөөжийн бий болгоход бичлэн оролцож байгаа хамгийн том хүчин та бүхэн байна. За энэ хүрээнд бол Монгол улсын засгийн газрын зүгээс энэ мал аж ахуйн салбарыг хамгаалах, малчтын амжиргааг тогтвортой хадгалах гэдэг дээр анхаарч байгаа. За тэгээ цааш нь амьдралыг сайжруулах, хамтын ажиллагааг илүү шин түвшинд гаргах, нэг уулын аманд биш, нийтээрээ нийлээд нэгдээд хүн хүчээ нэгтгэж нөөц болцоогоо дайчилж тэгээд үржин шимүр ашиг эдийн засгийн өгөөжөө дээшлүүлэх онцгой ийм нөхцөлийг засгийн газрын бодлого шийдвэрийн хүрээнд хэрэгжүүл. Цаашдаа бол тэгээд бүсэлсэн хөгжлийн бодлогын гол цөм нь тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хүнд ачааг нуруундаа өөрч энэ 5 хашуу буянт мал сүргээ үржүүлж гадаа гандаж хөдөө хөрч хаалдуун хүүтэнд бас ажил амьдралаа авч явж байгаа, өөрсдөө ажлын байраар авч явж байгаа, өрөөл бусдыг ажлын байраар хангаж байгаа. Дээрээс нь эзгүй хээр тал эх орныхаа баруун зүүн хязгаарт эзэн болж эх орон ард түмнийхээ өмнөөс харж хандж байгаа, үр хөвгтүүдэд өсгөж боожуулж байгаа. Ард түмнээ хүнс цагаан эдээ мах сүүгээр хангаж байгаа гэд малчтын маань өөрсдийн оруулж байгаа хувь нэмэр үүрч байгаа ачаа үзэж байгаа бас хүндрэл бэрхшээлүүд тоолоод баршгүй. Тийм ч учраас энэ бол Монгол төрийн бодлогын төвд байгаа том ажлын нэг. Нийт 4018 хоршоолагчдын зээлээ авсан. За үүнд 15,000 гаруй малчин өрхөөд хамрагдсан байна. Тэгээ бид нар сая ажлын хэсгээрээ баруун бүсд ажилласан. За баруун бүсд ажиллаад хоршоолагчд малчтай уулзсан. Тэгээд энэ өөрөө 5 их 80-ийн 5 жилийн хугацаатай зээл байгаа. Эхний үе шат буюу 500 тэрбум төгрөгийн зээл гараад дууссан. Бол нь 2025 оны 12 сарын 31-ний байдлаар 500 тэрбум төгрөгийг олгогдож явна гэж төсөөлсөн боловч эрэлтээ бид нар дийлээгүй. Тэгээд 500 тэрбум төгрөг дууссан. За хаан банк бол багахан хэмжээний ингээд шалгуур үзүүлэлтийг нь хангасан хоршоолагчдад бол зээл олгоод 18 тэрбум төгрөг нэмэлт олгочихсан явж байгаа. За сая яг ер нь 2-оос 3-7 хоногийн өмнө хугацаанд бидний ажлын хугацаанд зээл бол зогссон байсан. За банкуд бол их усэр байхгүй холбоотой зээл олгохгүй байгаа. Нэлийн хонолууд малч хоршоолагчдаас ирсэн. Тэгээд ажлын хэсгийн хувьд бол Монгол банк болон Алжааны банкны төлөөлөл төрийн банкыг дуудаж бас уулзаад за энэ зээлийг эрчимжүүлэх тал дээр бас шаардлага өргөсөн. Тэгээд Монгол банк бол Алжааны банкудтайгаа ярилцаад 500 тэрбум төгрөгийн гэрээг дахиж сунгасан байна. За ингээд энэ жил дахиад 500 тэрбум төгрөг үндсэндээ олгодод он гартал өргөжлээд
одоо энэ 500 тэрбум он гарсан ч гэсэн одоо хэвийн зээл олгохоор явж байгаа. За 2025 оны засгийн газрын төсөвдөр бол одоогийн байдлаар төсвийн төсөөлөл дээр дахиад 500 тэрбум төгрөг байхаар суугдсан байна. Гэтэ яг одоо мэдээж эхний одоо нөгөө энэ хөнгөлтэй зээл учраас маш ирчимжиж явж байгаад аяндаа бас одоо жоох удаашрах бас хандлагатай байхыг үсэх гэж харж байна. Гэхдээ одоо манай маш одоо малчид хоршоолагч толс нэлийн идэвхжиж эхэлж байна. За мэдээж одоо нэг өвлийн үйлрэл хэрэгж байгаатай холбоотойгоор хөнгөлттэй зээлээ аваад хашаа ороогоосох тийм ээ. За одоо энэ нөгөө хүүтрлийн цагаагаар бас урамсгалтын одоо өөрчлөлт сөрөг нөлөөлөлөөс одоо бас урьдчилан сэргийлэх зорилготойгоор энэ зээлийг авч бас ингэж бэлдэж байгаа байх гэж харж байгаа. Тийм учраас бид 500 тэрбум төгрөгийг одоо нэгэн яралтай олох төр шаардлага өргүүлээд одоо зээл бол одоо үндсэндээ өчтөрөөс эхлээд хэвийн олгодож ихсэн бол мэдээ авсан байна. За ажлын хэсэг бол ямар шаардлага тавьсан бэ гэхээр хөдөө аж ахуйн сургууль дээр уулзаад мөн одоо шинжлэх ухаан техник сургуулийн одоо бас экспертүүд бас төрөмс байгууллагаас төлөөлөл байлгаад за энэ нэгэн яралтай хөдөө аж ахуйн сургууль бол одоо энэ хөтөлбөр гаргамаар байна. Бүр шаардлагатай тохиолдолд одоо хоршоодуудыг чадахжуулсан анги одоо гаргаж өгөөч гэдэг бас хүсэл тавьсан. За маш одоо дуртай хүлээж аваад за ингээд холбогдох одоо бас сургуулиуд маань бас анги гаргаад хөтөлбөр богиножсон одоо богино хугацааны бас багш нар бэлдэж сум орнуудад очиж хоршоодуудыг чадахжуулах юм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээр ярьж байгаа. За яг тэр хугацаанд бол засгийн газар дээр ерхий сайдын захирамжаар үндэсний хороо олдох сайн байгуулагдахаар болон зарлагдлаа. Тэгэхээр үндэсний хорооны одоо энэ шинэ хоршоог эрчимжүүлэх чиглэлээр 6 зорилт тавьсан байна. Тэр 6 зорилтынх нь нэг зорилт нь өөрөө яг энэ чадварчуулах дээр бол төвлөрч чадхаа. За тэгэхээр одоо холбогдох нэг сургуулиуд болон сургуулиудтай төрийн бас байгууллагуудтай хамтраад хоршоодуудыг чадварчуулах ажил явна гэж бодож байгаа. Тэгэхээр бид нэр эх 5 жилийн хугацаанд энэ хэмжих одоо хөтөлбөрийг бол нэлээд одоо зохион байгуулалттай тий одоо чадварчуулахтай ингээд хоршоодуудаа одоо бас бэлдээд явна гэж. Энэ үеэр засгийн газар болон улсын хурлын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадамжийг бэхжүүлэхэд малчдын хамтын хүчин чармаалтын талаар үндсэн ба салбар хуралдаанаар илтгэл мэдээлэл хийлээ. Монгол Улсын нийт газар нутгийн 72.6% хөдөө аж ахуйн газар, хөдөө аж ахуйн хэлбэр газрын 97.6% байгалийн бэлчээр хадлангийн газар, 1% газар тариалангийн газар, үлдэх хувийг хөдөө аж ахуйн бусад ангиллын газар эзэлж байна. Энэхүү бэлчээрийн газар тулгуурласан мал аж ахуйн үйлдвэрлэл хөдөө орон нутгийн эдийн засгийн 85%-ыг бүрдүүлдэг онцлогтой. Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг, нийт экспортын орлогын 6.5%-ыг тус бүрдүүлж байгаа. Хөдөө аж ахуйн эдийн засгийн нийгмийн шинжтэй том салбар юм а. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримтчиг Алсын хараа 2050-д мал аж ахуйн салбарыг байгаль дээлтэй, уур амьсгалын өөрчлөлт дасан зохицсон, эрсдэл дах чадвартай, нийгмийн хөгжлийг чиг хандлах хэрэгцээ шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмжтэй, өндөр тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэж тодорхойлсон. Монгол Улсын хүнстэй аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол Улсын төрийн тэргүүний санаачилсан хүнсний хувьсгал, цагаан алт, Монгол Улсын их хурлын даргаас санаачилсан шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор Төвийн бүсийн Дархан уул Төв Сэлэнг аймгийг хөдөө аж ахуйн төрөлдсөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэд ус болгон зарласан. Цаашид салбарын хөгжлийг бүсчилсэн хэлбэрээр бүтээмжийг нэмэгдүүлж, тогтвортой ногоо хөгжлийн зарчимд тулгуурлан одоо хөгжлийн бодлогыг төлөвлөж, хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлж ажиллана. Монгол Улсын их хурл 2024 оны эхний хагаст малчны тухай хууль, малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, уламжлалт мал аж ахуйд тулгамдж байгаа уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг шинээр, ургамал хамгааллын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийг шинжилэн, газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Ингэснээр бэлчээрийн ашиглалт, нөхөн сэргээлтийн бодлого, түүнийг зохицуулахад томоохон өөрчлөлт орсон гэж хэлж болно. Тухайлбал бэлчээрийг малчтын анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулах эрх зүйн үндэс бүрдэж, бэлчээр ашиглагч нь бэлчээр хамгаалагч, нөхөн сэргээгч байх зарчим тулгуурлаж бэлчээрийг ашиглана гэсэн энэ агуулгыг сууж өгсөн. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах журам, гэрээний загварыг боловсруулан батлуулах, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах энэ чиглэлийг үүрэг болгосон. За
ажлын усан хэмжээг одоо тогтвортой байлгах хөдөөгийн ухаан амын болон малын усаар амрах асуудлыг the contributions that you make to the environment, food security, and culture are amazing and worth celebrating. I hope that you will treasure the historic traditions of food also make use of things. That soil organic carbon dynamics will shift as we move through these vegetation stages. There's a lot of potential for Mongolia to participate in the global. Өнөөдрийн илтгэлээр Монгол орны одоо бэлчээрийн экосистем дотор байгаа нүүрс төрөгчийн нөөцийн талаар ярьсан. Энэ нь бол энийгээ ярихтаа бол эхлээд арга зүй талаас нь яриад үр дүнгээ гаргахтаа болохоор Монголын бэлчээр ашигчдын нэгдсэн холбооноос одоо ашигладаг төлөв байдлын шилжилтийн загвар дээр үндэслэн ойд хээр болон нугын хээрийн бүсэд бэлчээр одоо хөрсөнд нь нүүрс карбоны нөөц хэр их байгаа талаар мэдээлэл өгсөн. Карбоны зах зээлд бол Монгол орон оролцох бүрэн боломжтой. Яагаад гэвэл Монголын нийт газар нутаг маш том, түүний 72 орчим хувийг бэлчээр эзэлдэг. Тэгээ бид нар судалгааны үр дүнгээсээ үзэхэд болохоор эдгээр одоо энэ нийт бэлчээрийн газар дотор одоо нөгөө бэлчээрийн экосистемээс нэг экосистемээс нөгөө экосистем хүртэл бол одоо нөгөө карбоны нөөц өөр байгааг илрүүлсэн. Тийм учраас бол одоо маш их потенциалтай байгаа. Гэхдээ хамгийн том бэрхшээл нь юу байхаа гэхээр хууль зүйн зохицуулалт талаас одоо дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хууль зүйн зохицуулалт талаас юмнууд орж ирэх хамгийн том бэрхшээл. Нөгөөх нь болохоор эргүүлээд карбоны зах зээлд бид нар ороод буцаад тэрийг үр шимийг яг өгөөжийг нь хүртэх малчтад яг ямархуу байдлаар хүрэх үү гэдэг нь чухал. За тэгээд мөн дараагийн нэг биднэрт одоо чухал авч үзэх ёстой зүйл болохоор бэлчээрийн нэгдсэн мониторингийн систем дээр энэ үндэслэгдсэн байх ёстой. Тийм учраас энэ мониторингийн систем маань хэр одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бий болж хэр одоо тухайн карбоны зах зээлд оролцож байгаа хувийн хвшлүүд хэр их одоо өөрсдийнхөө борлуулах гэж байгаа карбоно шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлагнаж одоо оролцох нь бас маш чухал. Хүндэт гишүүний өргөмжил хүндэт Батчаагалуух дээр танаа Монгол улсад манай зөвхөн салбарын боловсрол хүчин, мэргэжлэн, эрдэмтэн судлаачдын залуу балаг бэлтгэх, манай зөвхөн салбарыг шинжлэх ухаанаар хөгжүүлэх, Монголын малын үйлдвэр ухсаа, удмын санг хамгаалах, мал амтны тавдаг байдлыг хангах, үнэтэй хувнээр оруулсан талархаж хүндэт гишүүнээр өргөмжил. Гэхдээ тэр Монгол дөрвөх хадгалан хамгаалах үйлс бүхэнд нь юм үед нэлгэр болтугай. Монголын бэлчээр ашиглагч нэгдсэн холбооныг үүсгэхэд урмаа гэсэн байна. Миний хэлдэг зүйл ганц байна. Бэлчээрийн малаачууд ганцхан хөдөлгөгч бий. Энэ бол бэлчээр. Бэлчээр гэх үйлдвэр ажиллахгүй бол энэс иш одоо хоол гэж бүх сүлжээ бол нам болчихсон. Тийм учраас бидний ганц бодох зүйл бол бэлчээр гэдэг нь болдог. Ерөөсөө бэлчээр хоол гэж сүлжээ 3 зүйл бий л дээ. Энэ бэлчээр тэгээд ашиглагч тэгээд дараа нь мал тэгээд зөвхөн тэгээд бас ашиглагч байна. Тэгээд бэлчээр бүтэн үйлдвэрлэгч мал бол хагас хэрэглэгч, хагас үйлдвэрлэгч тэгээд одоо наад бидний хэрэглэгч бол ерөөсөө зөвхөн хэрэглэгч. Тийм учраас бид одоо үйлдвэрээ хийсэн чадахгүй бол явахгүй гэдэг. Энэ одоо басаад хэлсэн. За ингээд энэ өргөмжлөлийг хүлээж авсан бол цааш Монголын бэлчээрийн талаараас миний зүйлс рүү хийж болохгүй нэг зүйлийг хоолондоо одоо хөшлийн байгууллагыг тэгж байна. Манай Оршоо ер нь яг сарлагын хөвөр дээр дагнаж 2009 оноос ахуулж анхан шатны оршуудаа сургалт хийж сарлагын хөврийг ерөнхийдөө бас нэг нэм үрдэг шингээж бас энэ дотоодын болон гадаадын зах зээл дээр гаргах дээр бол 13-4 жил ажиллаж байгаа. За анхны сарлагын хөвөр бол ерөнхийдөө хэрийн бор эсгий хийх, хяргах тэгээд одоо хоньны ноостой хольж эсгий хийхээс өшөө одоо боловсруулалтанд орж байгааг байхгүй. Тэгээд тэр үед бол сарлагын хөвөр чинь 1 кг 500 төгрөгийн үнэтэй. Одоо бас 13-4 жилийн өмнө. Тэгээд тэрийг бол ерөнхийдөө яг энэ Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт цэцлийн хүрээнд анхан сургалт хийж, оршуудуудаа анхан шатны оршуудуудыг бойжуулах энэ арга хэмжээнд бол хамтарч оролцож ирсэн. Тэгээд тэрнээс хойш нэлийн баруун сарлагтай нутгийн нэг 4-5 аймгийн 140-50-аад одоо суманд сарлагын хөврийн сургалтыг баг дээр нь суман дээр нь зохион байгуулж
одоо сарлын хөврийг анхан шатны боловсруулалтыг яаж зөв хийх вэ? Дэлхийн зах зээл дээр яаж гаргах вэ? Энэ хөврөөс орж байгаа ашиг шавыг малчтын орлогыг яаж нэмэгдүүлэх вэ? Энэ тал дээр бол бид нар нэлээд олон жил ажилласан. Энэний үр дүнд бол одоо улсын хэмжээнд 14-5 яг сарлын хөврөөр дагнасан сайхан үйлдвэрүүд бий болж байна. Нэлээд олон мянган хүн ажлын байртай болж байна. Хоршоодууд бол үйлдвэртэй бэлтгэлээ хийгээд одоо дотоодын зах зээл болон гадаадын зах зээл дээр бол одоо хөврөөр хийсэн бүтээгдэхүүн сарлын хөвөр самансангараа утсаараа бол гараад экспортлогдоод жилдээ бас нэг 4-5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бол малчтын гар дээр бол орж ирдэг болсон. Тэгээ энэ бол нэлээд сайн одоо дуршлал да. Сарлын хөврийн одоо ширхэгдвэл ноолууртай адилхан хэмжээний ноолуураас дулаан чанар нь бол илүү. Тэгээд бас бүтээгдэхүүн дээр бол бөөсрөхгүй маш мундаг одоо тийм бүтээгдэхүүн байхгүй ширхэгтэй байхгүй. Тэгээ энийг бол бас энэ улс төрд чиг нэлээ бид нар бас тавьж үзсэн төр засаг тавьж агаад ерөнхийдөө энэ арангагаа сонгочихсон одоо тэр ганц зургийн тэмүүлэн гишүүнд тавьж агаад ерөнхийдөө сарлын хөврийг нэг урамшуулттай болгоё. Энэ хөврийн гарц чинь жилдээ нэг 100 гаруй одоо килограмм килограмм хөвөр гарах юм. Тэгэхээр энэ одоо нэг сая хүрэхгүй сарлагаас гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг одоо сарлагаас самандаг одоо сургалт авсан одоо тэр аймагуудын одоо малчтуул орлогоо нэмэгдүүлээд болоод байдаг. Яг самнах сургалт төсөл ороогүй аймагуд бол ерөнхийдөө бол хөврөө бол самнж мэдэхгүй аваагүй одоо хаягдл болгож хаяглаад байсан. Тэгээд сая 2023 онд бол одоо улсын хурал засгийн газраар бол энэ сарлын хөврийг бол килограмм тутмын 10 мянган төгрөгийн урамшуулалттай болгосон нь бол малчтын орлого нэмэгдүүлэх мөн хөврийн гарцыг нэмэгдүүлэхэд дөрвөтэй арга хэмжээ болсон. Тэгээ энэгээр юу гэж юм гэхээр ерөөдөө жилдээ энэ 2014 оны байдлаар бол нэг 220-30 тонн сарлын хөвөр гарч малчтуул урамшуул авж байгаа байхгүй юу. Нийт гарах боломж нь бол Монгол улсаас 400 тонн сарлын хөвөр гарах боломжтой. Бүх аймгийнхан бүгд одоо хөврөөс хамт зураад сарлын хөврийн урамшууллыг аваад эхлэх юм бол. Тэгэхээр килограмм тутмын 10 мянган төгрөгийн урамшуул аавна гэдэг бол төр засгаас одоо дэмжиж байгаа сарлаг малж байгаа малчтын хувьд бол маш том одоо дэм болж байгаа байхгүй. Тэгээ энд бол одоо бас энэ сарлын хөврийн одоо урамшуулалд хамруулж өгсөн энэ урамшууллын системийг бий болгосон энэ хүмүүстэй тий мөн одоо энэ хөврийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн доктор, эрдэмтэн докторууд, үйлдвэрүүдийнхэнтэй бол маш их баярлж байгаа гэдгээ бол хэлье. Энэ бол манай хоршооны хувьд бол сарлынхаа хөврөөр анхан шатны боловсруулалт хийж анхан борлуулалт хийдэг байсан бол сүүлийн 5 жилдээ бол хоршоо өөрөө одоо анхан шатныхаа хоршоодуудтай малчтайгаа нийлээд эцсийн бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Энүүгээрээ бол одоо Мосгва, Оросын улууны улс, Англи тэгээд Америк руу Герман руу бас бага зэрэг бүтээгдэхүүнүүдээ гаргадаг болсон. Мөн Непал улсад нэг 2 компанитай аж ахуйн нэгжтэй хамтраад одоо утсаар нэг экспортод гаргаад бас энэ гаргасан борлуулалтынхаа орлогоос нөө хөврийнхээ одоо анхан шатанд хамтарч ажиллаж байгаа хоршоодуудтайгаа бас нэг тодорхой хэмжээний орлого нэмэгдүүлэх дээр ажиллаад ингээд цаашдаа бас нэлээд гоё сайхан үр дүн гараад явж байгаа. Ингээд ийм асуудлууд явж байгаа. Тэгэхээр үүнтэй адилхан өнөөдөр манай Монголд аваад үзэгтэй зэрэг ер нь хөдөөд залуучууд за ирчүүд голцоо байна, эмэгтэйчүүд их ховор байна. За үүнтэй холбоотойгоор өдөр нутгах чиглэлийн асуудал, гэр бүлийн асуудлууд бас хүнд байж байна. Parliament of Mongolia for invitation to this important conference. This conference Энэхүү форумыг залуу малчтын хөтөлбөр чухал ач холбогдолтой болж байна гэж үзэж байна. Учир нь манай бүс нутагт тулгуурч буй хэд хэдэн асуудал байна. Үүний нэг нь хөдөө орон нутгийн залуусын шилжиж хөдөлгөөн ихсэнтэй холбоотой юм. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройдол болон бусад үр дагавар нь Төв Азийн орнуудад улам хүндэрч байна. Иймээс залуус бидний оролцоо зохистой бэлчээрийн менежментийг бий болгоход чухал юм аа. Би илтгэлдээ Төв Азийн болон Монголын залуусын гол зорилтуудыг танилцуулсан бөгөөд бусад бүс нутагт олон төрлийн платформуд байдаг. Мөн олон улсын бэлчээрийн жилийн ажлын хэсэгт Монголын малчин залуус нэгдэх боломжтой ба олон улсын залуу малчтын групп нэгдэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох боломжтой. Энэ нь миний илтгэлдээ дурдсан платформуудын нэг хэсэг юм. Мөн залуу малчтын оролцоо ач холбогдлыг онцлон хэлхийг хүсэж байна. Шийдвэр гаргагч засгийн газар эрх бүхий байгууллагууд залуу малчтын төлөөллийг багтаасан квотыг бий болгох шаардлагатай. Ингэснээр тэдгээр залуу малчтын дуу хоолойг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах боломжийг бий болгох нь чухал ач холбогдолтой.
Бидэнд энэхүү үйл явцыг дэмжих олон платформуд байдаг. Жишээлбэл Кыргызстанд бэлчээрийн тухай хууль бий. Гэхдээ энэ хуульд газар зохион байгуулалт болон бэлчээрийн менежментийн талаар тодорхой заалт байдаггүй. Иймээс манай улс болон бусад бүс нутагт бэлчээрийн менежментийн талаар сайжруулалт хийх шаардлагатай. Учир нь бусад Төв Азийн улс орнуудад ийм зохицуулалт байхгүй гэдгийг бид мэдж байгаа. Мөн бэлчээр ашиглагч холбоотуудын хувьд тодорхой шаардлагуудтай байдаг. Жишээлбэл зарим улс орны малчдын холбоонд 30% нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн заалт бий. Насны хувьд ч мөн заагдсан байдаг нь залуу малчдын оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой юм аа. Миний илтгэлтэй дурдсанчлан засгийн газрууд залуу малчдын дүү хоолойг сонсох нь хангалтгүй байна. Бидэнд одоо тулгарч буй олон сорилт байна. Эдгээр асуудлыг залуу малчдын оролцоотойгоор цаг хугацаанд нь шийдвэрлэх шаардлагатай. Иймээс идэвхтэй оролцоо зохицуултын үндэс шаардлагатай юм аа. Хэрэгс арга малын эмчнэр багар номч тэгээд Францын олон улсын өмс байгууллага. За бид нар бол Монгол улсад бараг 10 жил ноолоор нэмийн хүртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. За тэгээд энэ 10 жилийн хөтөлбөрийн дүнд өнөөдөр манай малчдын хоршоод 7 хоршоо маань олон улсын зах зээл дээр баталгаажсан, гэрчлэгээдсэн гарал үүслэн тодорхой ноолорыг олон улсын зах зээл дээр гаргаж байгаа. Бид нар бол Францын тансаг зэрэглэлийн нэлийн алдартай брэндтэй хамтарч ажилладаг. За энэ брэнд маань манай малчтад экологийн урамшуулал буюу одоо сайн чанартай байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрсэн ноолороо бэлдэж байгаагийнхын төлөө экологийн урамшуулал өгдөг. За энэ экологийн урамшуулал гэж бидний нэрлэдэг байгаа энэ урамшуулал маань зах зээлийн ханшнаас тодорхой хувиар илүү. За энэ урамшууллыг авснараа нэгдүгээр бид нар малчтын орлогыг нэмэгдүүлж байгаа. Нэгэнт одоо орлого нь нэмэгдэж байгаа учраас бид нар бас малчтайгаа малынхаа тоо толгойг хэд өсөхгүй байх. Одоо энэ ийм зүйлийг уриалж байгаа. За хоёрт нь болоод ирэх юм бол экологийн урамшуулал авснаар түүхийдийн чанар маш сайн сайжирч байгаа. Малчид маань өөрсдөө анхан шатны тортолтыг аягүй сайн хийдэг. Өөрөөр хэлбэл ноолороо маш цэвэрхэн хурааж самдаг. Яг шаардлагат нь хангуулаад тэрний дараагаар Монгол улсад бараг хэрэгжихгүй байгаа ноолорыг ямааны нас, хүйс, өнгөөр ангилан ялгах тэр процессыг малчны хотгонд өөрсдөө эхлээд хийчдэг. Энэ бүхэн маань ноолорын гарцыг өсгөх, чанарыг өсгөхөд их чухал ач холбогдолтой. Тэгээд өшөө дээрээс нь манай малчид бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад орцсон ажиллаж байгаа. За энэ бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад орцсон малчид маань бэлчээрээ хамгаалах бүх төрлийн арга хэмжээнүүдийг авдаг. Жишээлбэл худаг усаа сайжруулах, шинээр засварлах, хамтарч нийлээд өвлжөөгөө жил болгон засварлах, за үс тэжээлийн фонттой, үс тэжээлийн бэлтгэн нэрслийн фонттой ганц удны аюул ослоос өөрсдөө тодорхой хэмжээнд хамгаалж ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол олон улсын зах зээл дээр ялангуяа хувьс үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа зах зээл дээр тавьж байгаа шаардлага бол мөшгөгтөөц байх ийм шаардлага тавьж байгаа. Мөшгөгтөөц байна гэдэг нь өөрөө юу хэлж байгаа юм гэхээр нийлүүлэлтийн сүлжээний бүх үйлдвэрлэгч нар буюу одоо Монгол улсад бол малчид өөрсдөө малчтаас ирж байгаа бүтээгдэхүүн мөшгөгтөөц байх гэдэг. За энэ мөшгөгтөөц байх гэдэг ямиг болохоор хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлаг стандартын тусламжтайгаар баталгаажуулалтыг малчны хошин дээр хийснээр мөшгөх тогтолцоог бий болгож байгаа. За энэ гэрчлэгээжүүлэлт баталгаажуулалтыг хийснээр гадны хэрэглэгч нарт ямар мэдээлэл очиж байгаа гэхээр нэгдүгээр гарал үүсэл нь очиж байгаа. Яг ямар аймгийн, ямар сумын, ямар малчны ноолор очиод байгаа юм. Хоёрдугаар тэр аймаг сумд ажиллаж байгаа малчид хамтаараа бэлчээрээ экосистемээ хамгаалахын тулд, байгалийн олон янз байдлыг хамгаалахын тулд ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээлэл очино. Малын эрүүл мэндийн талаар мэдээлэл очино, малын үйлдвэрлэх байдлын талаар гэдэг бүх төрлийн мэдээлэл очиж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийд даяар эцсийн хэрэглэгч нар гадаадын брэндүүдийн хүссэн хүлээгээд байгаа тэр мэдээллийг бид нар энэ хариуцлагатай нүүдэлчин баталгаажуулалтын гэрчлэгээжүүлэлтийн схемээр энэ цахим мөшгөх тогтолцоогоор дамжуулаад олон улсын хэрэглэгчд хүргэж Монгол ноолорын үнцнийг олон улсын давцанд өрсөлдөхүйц болгож чадж байгаа маа. Манай одоо шин оршоо хөдөлгөөнд хувь төрийн салбар хамтраад энэ одоо оршуудад шин оршоо гэсэн хөдөлгөөн зохион байгуулад малчтад тодорхой одоо уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, байгаль орчны асуудлыг шийдэхэд 24 чиглэлийн үйл ажиллагаа зориулаад энэ санхүүжилт
өгч байгаа энэ хэлбэр бол дэлхийд дээр бас байдаг юм байна. Энийг болохоор засгийн газар хувийн салбар хамтраад одоо тухайн салбарын доктортой байдлыг хангах өөр амьсгалын хөгжил насан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд юм хөрөнгө оруулалт хийж байгаа ийм хэлбэр юм байна. Тэгэхээр одоо манай шинэ оршоо хөдөлгөөн бол энд орж байгаа санхүүжилт буюу төрөөс одоо тодорхой хэмжээний дотаацыг ингээд өгөөд хувийн одоо манай банк санхүүгийн байгууллага өөрийнхөө их усрээс одоо хөнгөлтэй үгээр зээл өгж байгаа нь хамтарсан хөрөнгө оруулалт гэсэн ийм ангилалд орж явдаг юм байна. Тахан банк Монголын бэлчээрийн 7 дугаар форумд төрийн ордондоос оролцож өөрсдийнхөө санхүүжилтийн бүтээгдэхүүнүүд доктортой мал аж ахуй, хөдөө аж ахуйг дэмжиж байгаа зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаар бол мэдээллийг өглөө. Тэгээд Хан банк бол доктортой хөгжлийг дэмжигч манлайлагч банкны хувьд бол ногоон зээл болон доктортой санхүүжилтийг бол байнга тэмцээр ирсэн. Өнөөдрийн байдлаар Хан банкны ногоон зээлийн багц бол 590 тэрбум төгрөг бол хүрсэн. Зах зээл эзэлт маань ногоон зээлийн багц дээр бол одоо 55% эзэлж байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол Хан банк бас нэлээд шинэлэг одоо нөгөө их усруудыг бол олон улсын зах зээлээс болон Монголын хөрөнгөний биржээс бол одоо ногоон бонд болон сошиал бондуудыг нийгмийн бондуудыг гаргах замаар бол их усруудыг л татаж ажилласан байгаа. За энэ ногоон бонд дээр бол одоо 7 чиглэлийн одоо секторыг бид нэр одоо дэмжиж ногоон зээлийг олгоно гэж тодорхойлсон. Тэрний нэг хэсэг бол ялцч байхгүй бол доктортой мал аж ахуй, хөдөө аж ахуй сектор байгаа. За олгосон зээлийн маань даруйд 7 орчим хувь бол одоо доктортой мал аж ахуй, хөдөө аж ахуйг дэмжсэн ийм ногоон зээл өгсөн байгаа. Гол шаардлага бол одоо Монгол улсын МНС 6891 гэдэг стандарт байгаад байдаг. Хариуцлагатай одоо нүүдэлчин стандарт байгаа. Тэгээд дээрэс нь бас малчт маань бол одоо зохистой дадлын гэрчлэгээ гэдэг энэ гэрчлэгийг авсан байх юм бол Хан банкны ногоон зээлд бол хамрагдах боломжтой байгаа гэсэн үг. За мэдээж сая энэ зунаас эхлээд одоо хоршооны зээлүүд бол одоо бас гараад эхэлсэн байж байна. Хан банк өнөөдөр нэг 5000 гаруй одоо зээлдэгч нарт 134 тэрбумын зээлийг бол олгосон байгаа. Ихэнх зээлүүд нь одоо үржлийн мал худалдаа авах ч юм уу тийм ээ үйлдвэр ухсаа сайжруулах эсвэл одоо хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд худалдаж авах өөрсдөө малын хашаа одоо сарвчаа сайжруулах гэсэн ийм чиглэлүүдээр бол ихэнх зээлүүд нь одоо бараг 70-80% нь бол гарсан. Хэрвээ тухайн зээл авагч маань одоо түрүүний хэлсэн одоо МНС 6891 гэдэг тийм ээ нөгөө хариуцлагатай нүүдэлчин стандарт зохистой дадлын гэрчлэгээнүүдийг хангацсан байх юм бол энэ маань бас ногоон зээл рүү бас орох боломжтой байгаа. Энэ удаагийн форумын гол сэдэв болсон шинэ хоршоо хөдөөгийн сэргэлт хөдөлгөөн, доктортой хөгжлийн механизмыг ашиглах бэлчээрийн хөрсдийн нүүрс төрөгчийн шингээлтийг хэвийн түвшинд барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, байгаль дээлтэй мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, хэрэгцээ шаардлага, малчтын доктортой амжиргааг дээшлүүлэх, нүүрс төрөгчийн зах зээлийн боломж, мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжилт, 2026-нд тохиох нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилд залуу малчтын оролцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцлээ. Мөн форумын үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, хөдөө аж ахуй их сургууль, Монгол улсын их сургууль хамтран Монгол орны бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? 2024 уралдааныг зохион байгуулж, байгаль дээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үтсэглэнг дэлгэлээ.